одоо явсан хот болгоныхоо ийм хавгийг бий цуглуулдаг хот. Тэгэхээр аз жаргал гэдэг нь одоо энэ хурмаа хийж байгаа хосуудтай зориуд. Казанский кот гэдэг, казанный муур гэдэг. Энийг одоо их түүхтэй юм билээ нөгөө. Гэрхэн чимэг нэмэгтэй гоё харагддаг юм байна. За бүр ингээд 90 градус болтой нэгдчихэ. Большой дворец это хамгийн том ордон дээр нэрсэн байна. Том ордон гэж одоо монголоор авчихсан. За энэ ордны галтай болоод одоо үзэх ёстой энэ дэрсэн хүмүүс заавал очдог газар нь одоо Ельцингийн шүү. За цаана нь Ельцин центр гэж шинээр байгуулагдсан байна. За энэ компьютер дээр ажиллаж байгаа. Суда и для того, чтобы скрыть следы преступления. За Нижний Новгород хотын хүмүүсийн яг заавал очих ёстой газар Кремль за Арбатын гудамж гэдэг гудамжаар нь орлоо. почти. Буквально там полкилометра. Я, там наш пост тоже, я там в охране. Это Ивановские башни. За энэ Нижний Новгородын вокзал дээр одоо наша За яг энэ боол мөрөн дээгүүрээ 861 м явдаг гэж байгаа. За энэ бараг километр шиг.
да? Самый популярный вот этот. Вот это, который... Ну, там вот это коричневый. Не-не-не, просто... Сейчас... Замик зургатна. Так что вы на те? Я говорю, что? Я говорю. Как зовут вас? Аюна. Аюна. Ю. Ю. Н. Yes. Башкортостан юу национальный музей, улсын национальный музей гэж одоо Башкир улсын үндэсний музейгээр орох гээд явж байна. Тэний Шир Курбанов гэдэг хүн ийм том загсарсан шүү дээ. Одоо ямар нэртэй загсан бол доо. Амар том загсан. Зачатки картографии. Вообще, когда мы говорим о позднесредневековом Башкортостане, мы говорим о территории, то есть там, видимо, мало было там, так скажем, тамбурные вышивку. Здесь мы видим также намаз-лек, это получается молитвенный коврик, также очень красиво. В этом году путешествовал на территории Оренбургской губернии. И получается, крестьянская война вообще началась с того, что к ейцким казакам, ейцкий городок прибывает беглый дон, который спустя 60 лет, а именно, надо сказать, из кожи, получается, домашних животных, но самые крупные народы, которые проживают здесь. Этот зал у нас посвящен, получается, Башкирийн морин полк за 1812 оны дайнд одоо Орсын айрамд оролцож байхдаа энэ тугийг барьж ирсэн. Энэ туг нь одоо 1800. Тэгээд одоо өнөөдөр ингээд Ухаан хотоор хийх аялал дуусгаад. За Ухаан хотоор авахаар би явахдаа гол нь нөгөө Сибирийн хотуудад бүгдээрээ хоорондоо адилхан байсан. За Ухаан бол их одоо өөр ингэсэн түүхтэй. За олон үндэстэнгүүд амьдардаг. Арай өөр одоо жишээлбэл Оросууд биш одоо Башкирууд татар үндэстэнгүүд за тэгээд 130 гаруй үндэстэнгүүдээс байдаг амьдардаг юм жижиг. За тэр үндэстэнгүүд амьдардаг. Тэгээд ерөнхийдөө бол хөл бүтэн улсын нийслэл Башкир улсын нийслэл гэж явдаг. Тэгтээ Оросын холбооны улсын мэдэлд байдаг. За тийм болохоор зэрэг бид нар түүхийг голцсон судлаа. Судалж та бүхэнтэйгээ хамт хуваалцах хичээлээ. Очень благодарны Монголии за то, что она нам помогла во время Великой Отечественной войны и продовольствием, и лошадьми, ну и деньгами тоже. Вот так вот. Благодаря этому мы тоже победили. За бид Омскотын одоо эртний нөгөө цаана Оросуудын амьдардаг байсан 19-р зууны дунд үеийн эртний одоо архитектурын бэлгэд орсол болсон байшингуудтай. За энэ Любинер Роши гэдэг энэ нэртэй газар байдаг юм. За энэ Люба гэдэг хүүхний хөшөө энэ дотор байдаг гэсэн өнөөдөр би интернетээс харж байгаа. Бүгдээрээ тийш яваа. За энэ хаяар ер нь 19-р зууны дунд үеийн одоо Омскотын одоо эртний барилга архитектурууд нь хэвээрээ үлдсэн газар бид нар энд ирсэн явж байна. За тэгээд цааш яваа.
этому? 70 наверное. 70 лет. А сейчас бензин Родной. сколько на Украине? Сколько есть? Сая Овацын одоо үзэсгэлэн шоун дээр очичаад одоо бид нар ингээд Ульяновск хотод хамгийн томдоо орох Оросын холбооны улсын иргэний агаарын тээврийн музей байт юм байна. За энэ музейгээр орчоод өнөөдөр бид нар Ульяновск хотод хаялаад дуусгаж байна. За одоо энэ музейн том туу онгоцнууд дотор нь орж болдог юм байна. Бүгдээр хамтдаа энэ сайхан музейг үзэж сонирхцгаая. Даже 2023 году, да, построили? За амт дөрөв гэдэг онгоц байна. Анх 1925 онд. За энэ 124 гэдэг онгоцны дотор бид нар сая дотор салгыг орж үзлээсэн иргэний агаарын тээврийн хөгжил гэсэн энэ самбар за музейн дотор толгон байна. За энэ Оросын холбооны улсын хот болох Төмэн мужийн засаг захиргааны төв Төмэн хотод ирчээд байж байна. За Төмэн хотод ирсэн хүн болон ирж энэ Square Сибирский кош гэдэг Сибирийн муурнуудад зориулсан ийм гурван хөшөө байдаг. За энэ болохоор республиканский гэх төв гудамжинд байт юм байна. За энэ муурны тухай маш их сонирхолтой түүхүүд байт юм байна. За энэ нь болохоор юутай холбоотой гэхээр эх орны дайны үед 1944 онд одоо 14 хоногийн турш энэ Төмэний сэргийлэгч нар одоо милиционерүүд гэж ярьдаг сэргийлэгч нар 238 ширхэг муурыг цуглуулсан юм байна. За энэ ингээд годомжаар ингээд явжсэн чинь нэг Монгол охин хажуугаар нэг Монгол царайтай өнгөрөнгөт нь хөө энэ Монгол өгсөн чи эргээд аргасан чи яг Монгол нөгөө хөөе гэнгүүт Монгол хүн болоо эргэж хардаг гэдэг шиг яг Монгол хүнтэй таарлаа одоо маш их баярлалаа. Учились дети быть солдатами, дворы учились быть страной, соединялись точно атомы в сталь, закаленную войной. Дожди лились на нивы добрые, чтоб крепче народился хлеб,
И каждый голос нами собранный вплетался в наш советский герб. Крепчали ветры над отчизною, июньский разгорался жар, спешила рожь налиться жизнью, а за межорж выл пожар. Гэр бүлийнхаа гишүүдийн зургийг бариад ингээд жагсдаг жагсаал нэглэж чинь за Оросын албаны улсад ерөнхийдөө энэ дайнд оролцоогүй одоо гэр бүлийн гишүүн гэж байхгүй. За тэгээд тэнд оролцоод ам өргөцсөн ч бай, эргэж ирсэн ч бай тэр бүх одоо дайнд оролцсон хүмүүсийнхаа зургийг авч жагсдаг уламжил Оросын албаны улс тогтоод удаж байгаа юм байна. За одоо энэ ингээд хүмүүс нь жагсах гад хүлээгээд зогсож байна. Любовь, что милым мы не отдали, хребты крушила палачам, дымили трубы над заводами и в свете дня, и по ночам. Окопы тыл единой волею сжимались в жилистый кулак, беду хлебали чашей полною, но трепетал преступный враг. Ингээд өөрийнхөө цуглуулгыг нэгээр нэмлээ. Паркын дотор ямаа хүртэл байж байгаа. За аргач хүмдээ энэ ямааг одоо ерөөсөө ингээд Оросын албаны улсаар явж байхад одоо ер нь мад хариулдаг тасхан бол ер нь баг байхгүй шахав. За тэр Башкирийн тэр замын хажуугын тосгодуудаар нэг ганц хоёр үхэр хариулсан хүн явж харагдсан. Тэгээд ямааг одоо ингээд зоопаркт авчираа тавьсан байгаа нь бас их сонин харагдаж байна.